За өдрийн мэнд манайхаа энэ нэг шингэн уух талаар бас ярилцах хэрэгтэй байна. Ер нь манай монголчууд их тийм шингэн бага уух юм. Тэгэхээр ер нь монголчууд ч одоо юм хуурай цаг ууртай газар, цаг ууртай газар одоо арьс нь хуурайшаа бордуу байдаг гэсэн тийм бол байхгүй шүү дээ. Ерөнхийдөө шингэн бага уугаад. Өглөө нэг цайн дээр нэг аяг цай уулуун. Тэгээд өдөр нэг хоолн дээр нэг юм уулуун. Өдөрт бараг л нэг 4 аяг ч юм уу те. Энэ бол болохгүй шүү. Шингэн дутгаар ч аргагүй тэгээд одоо арьс хуурайшин борлно тий. Тэгэхээр яах вэ гэхээр жишээ нь хүн чинь арьсаар одоо уушгаараа гэх чи өдөрт хагас литр шингэ алдчихдаг юм. Тэгээд дээрээс нь арьсаараа бас шингэ алдна. Арьс ч амьсгална. Тэгээ өдөржингөө хөдлөн барина тийм үү. Тэр ч одоо хэрэг шингэнд орооч хэрэгтэй байна. Тэрнээс чинь нэмээд өшөө шингэн хадгалах хэрэгтэй. Тэрийг ишээс ялгадсуулах хэрэгтэй. Тэгэхээр чи өдөртөө ууж байгаа 4 аяг цай чинь үндсэндээ зөвхөн уушиг болд арьсаар гараад уусчихж шин. Өшөө таны биед чинь шингэн хэрэгтэй. Тэгэхээр доор ээж 1.5-аас 2 литр шингэн өдөртөө заавал ууж. Тэгэхээр чи арьс чинь толиин, цагаарна, зөөлрөн. За тэгээ биений чи үе мөчнүүд чинь одоо машинаар ярих юм бол тослогоогоо аавн, тослогтно. Уус хүний бие болон дэлхийн өөрийнх нь 70% нь ус шүү дээ. Ус бол бүхний үндэс. Шингээ юмаа сайн ууцгаа. За хоёрдугаарт за ярих юм зөндөл байна да. За жишээ нь одоо юу гэдгийг хүүхдүүдийг эсвэл хүмүүсийг хараад тахт энэ найз нөхдөч гэдэг юм уу ингээд таньдаг мэддэг хүмүүсээс гадуу дотор удаага аял зугаалж ах гэдэг юм уу. Шүдээ их сонирхох байх юм. Одоо зарим нэг нь зөвхөн өглөө байх юм. За яах вэ? Хэрв залхуураад зөвхөн өглөө шүдээ угаамаар байх санагдах юм бол өглөө биш оройдоо уугач. Унтахынхаа өмнө шүдээ уугачих юм бол яах нь вэ? Тэг чи шүнжэнгөө шүдэж хорхоо идэхгүй. Элдв одоо өнөр тандар хоримтлуулах ялцсан үүсэхгүй. Тэгэхээр өдөрт нэг удаа угаахаар бол оройн унтахаас өмнө угаа. За 2 удаа угаах юм бол мэдээж өглөө орой 2 угаа. 3 удаа угаах юм бол өдөр цайны цагаар аль болох оогүйгээр угаа. Хоол идснийхаа дараа. Дандаа оо хэрэглээд ах юм бол энэ чи хилээр чин дамжаад бас энэ судсан чин тэрооны чин бодисуд нөлөөлнө шүү. Эдээ гим хоргуугээд даамдаа бид нар үйлдвэрлэж хэрэглэж байгаа ч гэсэн заримдаа оогоо бас оогүйгээр угаах нь зөв шүү. За тэгээ болж игэл чинь бий болохоор өглөө босоод ихлээр оогүйгээр шүдээ угаачаад хилнийхээ өнгөрийг арилгачаад өглөөнийхөө цай уусныхаа дараа эзнийхээ дараа харин дахиад угаачдаг. Тэгээ мэдээж өдөр оогүйгээр хоол идснийхаа дараа угаана. Орой бол бүр илүү сайн угаана. Тэгээ орой сайн угаацсан багт өглөө жишээ намаас юм үнэрснэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. За тийм байна.